За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор 2025 оны Хормын нүүр бодлтын дэлхийн авраг Монгол улсын нүүр бодлтын шгшээ багийн дасгалжуулагч Ellen Beauty Academy сургагч багш Эрдэнэ Жаргал. За мөн 2026 оны OMC Hair World Аз ТV авраг шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2025 оны Beauty Expo тэмцээний Grand Prix шагналт намуун цэцэг нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Урилгыг маань хүлээн авч ирсэн та хоёртай их баярлалаа. Баярлалаа. Өрсөнд баярлалаа. За 2026 он маш одоо ийм амжилт бүтээлээр дүүрэн эхэлсэн байна. 26 оны сонин сайхнаас OMC Hair World тэмцээний талаас бас хэдүүлээ яриагаа эхлэе гэж бодож байна. За OMC Hair World гэдэг дэлхийн авраг шалгаруулах тэмцээн 80 жилийн түүхтэй. За тэгээ Монгол улс дэлхийд Монгол улсаа төлөөлөөд 18 жилийн түүхтэй энэ тэмцээнд оролцож ирсэн юм түүх байна. За тэгээд бид бүгд болохоор 2026 онд энэхүү Азийн авраг шалгаруулах тэмцээн маань 11 жилийн дараа Бүгд найрамдах Солонгос улсад зохион байгуулагдлаа. Тэгээд бид бүгд Монгол улс бага бүрдүүлээд эмэгтэй ус, эрэгтэй ус болон нүүр бодлтын секторыг идэвхжүүлээд маш том баг хамт олныг бүрдүүлээд маш амжилттай оролцоод ирсэн. Нийтдээ 42 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү тэмцээнийг зориод маш том түүхэн амжилтуудыг үзүүлээд маш гайхалтайгаар Монгол улстай хүрэлцэн ирээд ингээд баяраа тэмдэглээд гэр бүлийнхаа найз нөхдөдтэйгөө баяраа тэмдэглээд ингээд байцгааж байна. За ямар төрөлд яаж оролцсон бол бас сая ярианд томоохон амжилтуудыг гаргаад ирсэн ингээд тэгжсэн. Энэ нүүр бодлтын хувьд тий. За ерөнхийдөө бол смоки төрөлд оролцсон. Тэгээ смоки төрлөөсөө хүрэл медаль хүртсэн байгаа. Смоки төрөл маань болохоор ерөнхийдөө манай тэмцээн өөрөө Asia Cup тэгээд Open-аар зохиогдсон учраас маш олон ерөнхийдөө хүрээг хамарч явагдсан. Тэгээд Европчууд их орсон. Зөвхөн Азийн дэлхүү тий. Тэгээд нээлттэй болчихсон гэсэн. Тий. Тэгээд Европчууд, Америкчууд, Оросууд, Украинууд тэгээд Европоос их оролцсон. Тэгээд эхний байрыг бол Америк авсан. Тэгээд хоёрдугаар байрыг бас Америк, гурав манайх буюу Монгол ирсэн. Тэгээд дөрөвт Америк гэдэг ингээд нэлээ өргүүрэн зохиогдсон. Тэгээд ийм анхны том олоосон тэмцээнд амжилт гаргаад ирсэндээ их баяртай байна. Ер нь нүүр бодлтын сектор дээр Азууд гэхээсээ илүү Азаас ер нь бол нүүр бодлтын секторыг Монгол улс ер нь бол дэлхийд тэргүүлж байгаа гэж ер нь бол хэлж болно сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол маш түүхэн амжилттай ингээд ботлоо явж байгаа. За тэгээд Европчууд илүү одоо том өрсөлдөгчд байдаг. Тэр дундаа Америк, Украин юунод байдаг. Үлээ. Америк байдаг, Украин, Оросууд яг тодорхой хэмжээгээр байдаг. Яг тэгээ түрүүн бас ярианаас сонсоход эхний хоёр байр Америк. Тэгээд Монголоос буюу Азаас нэгдүгээр байр нь бас ингээ орсон. Азуудынхаа дундаас гэж бас хэлж болохоор байна шүү дээ, тий. Тэс сайхан мэдээтэй ярьжээ. Тэгэд дотроо олон төрөл байдаг болов уу гэж бодож байна, тий. Бага. За талбар дээр бид нар ер нь бол хоёр төрлөөр ер нь бол тэмцээн маань ингээд явагддаг. За тэгээд зарим төрлүүд маань яагаад явагддаг вэ гэхээр ер нь нөгөө нэг модельийг бид нар Монгол улсаас аваад явахд бас ингээд хэцүү. За тэгээд энэ удаагийн тэмцээний Солонгост болсон гэдэг утгаараа тэгээ Монгол улстай тодорхой хэмжээгээр ойрхон тэгэнгүүт манай хэсэг одоо артистууд маань ер нь бол медальтайгаа явсан байгаа. За тэгээд дэлхийн авраг шалгаруулах тэмцээний хувьд медаль авч явна гэдэг үнэхээр боломжгүй зүйл үүдэг. Яагаад тэгэхээр маш гол Франц улсад ер нь бол сүүлийн 3 жил ер нь бол дараалал зохион байгуулагдчихэв. Тэгээд энэхүү Азийн авраг маань ер нь бол Монгол улсаас маш олон хүн бүрэлдүүлж ингэж оролцуулсан нь Солонгост болсонтой тодорхой хэмжээгээр ингэж холбогдож байгаа гэж бодож байна. Мейкап нүүр бодол дээр яг манай хэд бол маш амжилттай оролцоод ирсэн. Эндээс бол маш өргөн бүрэлдэхүүнтэй Солонгос улсыг зорьсон гэж байна. Ер нь бол манай явсан одоо бүрэлдэхүүн маань хэр амжилттай оролцоод ирэв. За миний хувьд болохоор Монгол улсын шгшээ багийн нүүр бодлын шгшээ багийн дасгалжуулагч гэсэн томоохон одоо нэр хүндийг үүрж явсан хүний хувьд нүүр бодлтынхаа талаар тодорхой мэдээлэл өгчээ. За тэгээд нүүр бодлтын баг маань нийтдээ 7 хүний ер нь бол бүрэлдэхүүнтэй явсан. За тэгээд амжилтууд гэх юм бол бид нар нүүр бодлтын Хормын нүүр бодлтынхаа аваргыг
авч чадсан, креатив бодолтынхаа аврагыг авч чадсан. Тэгээд өргөжлүүлээд 2 3 тэ тусгай гэд ер нь аль дийлэнх байруудыг манай Монгол улс түүсэн гэж хэлж байна гэсэн. Хормын нүүр бодолтоор ер нь манай монголчууд бас нэлийн дэлхийд ер нь дээгүүр яваад байна уу гэж ажиглагдаад байгаа. Ер нь дэлхийн авралтаас оролцоод ирэхээр тийм. Манай багш бас байгаа. 2020 оны анхны нүүр бодолтын дэлхийн авраг тий эрийг Монгол улсдаа авчирж ирсэн юм мундаг эмэгтэй байгаа. За тэгээд түүнээс хойшоо 2025 онд дэлхийн авраг шалгаруулах тэмцээндээ яваад хормын нүүр бодолтын дэлхийн авраг хэмээх бас энэ гайхалтай тий нэр хүндийг авчираад одоо энэ нэр хүндийг ингээд улам илүү алдаршуулах га тий ингээд явж байгаа нэг юм хүн байна. За тэгээд хормын нүүр бодолт маань ямар байвал зүгээр байдаг вэ гэхээр тухайн эмэгтэйг ямар нэгэн байдлаар нөгөө гадаад төрхтэй нүдний хэлбэр хэмжээтэй тэр байгаа зүйлийг нь ер нь бол өөрчлөх шаардлагагүй. Зүгээр тэр хүнийг яг юу нь гоё юм гэдгийг одоо илүү гоёор тий байгаа гоо үзэсгэлэнг нь илүү тодтогох ер нь бол юм зоригтой тий ийм бодолтын төрөл байгаа. Нүүр бодолтын хувьд таны хувьд ч гэсэн 2025 оны дэлхийн авраг болоод ирсэн шүү дээ тий. За маш олон одоо бас ярианд дүрдэгцэнчлэн смоки бодолт гэж сонсогдож байна, эстетик гэж сонсогдож байна, хормын гэж сонсогдож байна. Тий олон төрлүүд байдаг юм шиг байна. Таны хувьд бас ямар төрлүүдэд нь оролцсон байлаа? Цаая бол Азийн аврагт түрүү хэлсэнчлэн смоки төрөлд оролцсон. Тэгээ бас талбар дээр хормын төрөлд оролцсон. Тэгээ хормын төрөлдөө бол бас тусгай байрыг авсан байгаа. Оролцсон одоо төрөл болгондоо бас нэг амжилттай тийм. Ганцхан өөр юм. Тий бас хаасангүй айлал төрөлтэй. Ер нь анхны том одоо олон улсын том тэмцээн үү? Ер нь. Тийм миний хувьд бол хамгийн одоо анхны том олон улсын тэмцээн. Хэр байв ер нь тийм бас оролцсон сэтгэгдэл. Бас нэг тэр чинь сандрах тэр чинь том тайз шүү дээ тий. Сандрах бас нэг ингээл янз янз тий. Бас яг өөрхөн бодсон бас нэг тийм бодолтой гаргаж чадахгүй ч гэдэг юм уу нэг тийм зүйлсүүд байдаг шүү дээ тий. За миний хувьд гэх юм бол эхлээд өөрөө эх орноо төлөөлж явна гэдэг нь аюу нэр төр юм байсан. Тэгээд бэлтгэлээ аюу сайн хийсэн. Багш маань биднэрт бэлтгэлээ маань маш сайн гүйцэтгүүлсэн. Тэгээд бэлтгэлийнхаа дагуу бүгдээр эндээ маш сайн бэлтгэлээ жин там болгоод тэгээд бүгдээ багаараа гоё солонгос тэмцээн болох усаа зорьсон. Тэгээд очиод талбар дээр бид нар чинь 35 минутанд 35 би өөрөөсөө ер нь бол мейкап чи өөрөө яг 1 цагийн гүйцэтгэлтэй байдаг аахгүй юу. Тэгээ яг тэмцээний явдах юм бол 35 минут байдаг. Тэр өөрөө маш бидний бас богино хугацаа. Дээрээс нь талбар дээр тэр нь надад ягаад ч бүр 2-3 минут шиг санагддаг. Маш богино санагддаг бүр. Тэгэл ингээл ингэж нэмэгдэхэд шүгэл дуурал дуусаад бид нэр ингээл модулаасаа холдоол зогсдог. Хэрэв модулд шүгэл дуурсан баха цаг дууссан бахад хурж байгаа юм бол торгуул аваад хасагдах хэмжээнд маш чанга байдаг. Тийм тэгээд талбар дээр тэр 35 минут миний үнэхээр гоё. Тийм өвгөр хэлэмгүй тийм гоё торгон мөч байдаг гэх юм уу. Тийм дараа нь тэрийг ингээл маш их бодож санаж дурсдаг. Тэгээд ер нь бол баг хамт олноороо яваад ирэхэд маш гоёсан тийм. Монгол улсаас бас ингээ шигшээ баг те бүрдээд за шилдэгүүд гэсэн те одоо энэ цагтаа бас ингээ хамгийн шилдэгүүд гэснийгаа тодруулаад ирж байгаатай адилхан бусад улс орнуудаас ч бас хамгийн шилдэгүүд хамгийн сайн гэснүүдэл одоо артистуудаа явуулж байгаа одоо те. Тэгэхээр бас тэр одоо мундаг хүмүүсийн донд манай монголчууд ингэж оролцоод маш олон шагналыг ингээ түүгээд ирсэнд бол үнэхээр нэр бахархаад ханшгүй маш гоё санагдаж байна. Хэд хоногийн туршид үргэлжилсэн юм болоо. За ямар ч байсан нэг бодолт бол 35 минутанд хийгдэх юм байна. Хэд хоногийн туршид бас үргэлжилдэг байлаа тий. Зөвхөн бас нүүр бодолтоо түрүүн бас танилцуулган дээр OMC Hair World гээд бас үс орж ирж байгаа шиг байна тий. За энэхүү тэмцээн маань 3 сарын 10-11 ингээ 2 өдөр ер нь бол үргэлжилдэг. Тэгэхээр 2 өдрийн турш тэр тэмцээн болж байгаа газар зүгээр л гал гардаг гэсэн. Тэгээд тэмцээний дараа одоо нөгөө хин те мэдээж хүн болгон улс орон бүрээс ингээд улс орноо төлөөлөд ирсэн. За тэгээ тэмцээнд орж байгаа хүн болгоны эцсийн зорилго ер нь бол нэг л байдаг. Авраг болохыг тэтгэдэг те. За тэгээд
тэдгээр зүйлсийнхаа одоо жил бэлдэж олно те эсвэл сар ч юм уу те 2 сар 3 сар хэдий хэр хугацаа зарцуулж бэлдэж байгаа нь одоо тэр хүнээс ер нь бол ингээд шалтгаална. Тэгээ эцсийн үр дүн ямар байх вэ гэдгийг 35 минутын хугацаанд тэр хүн ингээд үнэлүүлж гин те тэрний эцсийн үр дүн үзэх одоо нөгөө аваргаа шалгаруулах тэр торгон мөч бол үнэхээр амар гэдэг. Тэгэхээр сэтгэл хөдлөл амар өндөр. Тэгээд Монгол улс мэдээж тодорхой хэмжээгээр ялгаагүй адилхан сэтгэл хөдлөлөө гаргана. Гэхдээ ер нь бол Европчууд те аюу нээлттэй улс шүү дээ. Тийм болохоор үнэхээр тэнд амар гэдэг. Ингээд хашгиралдаа бид нар бараг чочоод байгаа. Ингээд үсрээл хашгиралдаа босоод ирнэ. Бид нар чинь тэгэл яг хуу медаль авч байгаа нэг өө гэж дэмжиж байгаа юм л да. Гэтэ тэгж үсэрч тэгж амар чадахгүй. Тийм тэгж илэрхийлээ бас тийм чаддгүй шүү дээ. Тийм ер нь бол тийм тэг бие барьсан байдаг. Тэгэхээр үнэхээр галгарсан үйл явдлууд болдгоо. Хүрэл медаль авлаа гэл ингээл нэг зарлаг багтаа тийм ер нь. Тэгэхэд бас яг ер нь бол нэг юм босоол нэг орилчих тийм ээ. Нэг тиймхүү сэтгэл хөдлөлөө бол ер нь дарж ийсэн нь ер нь ямар яг тухайн үеийн сэтгэл хөдлөлийг хэр байв ер нь. Ер нь бол дарсан юм байна. Дарсан тийм. Одоо яг хот эрдэнэ намууд тийм яг ингээд аваад хэлжсэн. Ягаад ч юм одоо багш нар магширтайгаа төлөөж явж байгаа мундаг хүмүүстэйгээ явж байгаа болохоор хамаагүй хашгиртуулж чадахгүй байгаа шиг ямар ч айгүй баярлсан. Тэгээд тугаа бариад зогсох тэр мөчс айгүй гоёсэн. Монголынхан тугийг бариад би яг тэр мөчөд дахиад цаашаа дэлхийн авраг дээр би тугаа бариад зогсомоор байна гэсэн бодол амар их төрж байна. Одоо нөгөө нэг Америктэй арменчуудын дундуур ингээ Монгол улс ингээд нэг чихээд ороод ирж байна гэсэн байхгүй. Тэгэхээр энэ бол ялтчихгүй барахаас өөр аргагүй. Энэ бол ер нь бол Монгол улс яг энэ смоки гэдэг байгаа бодлтын төрөл дээр 2025 он хүртэл ямар нэгэн юм гавьяа шагнал ер нь бол байгаагүй. Гэхдээ өмнөх жилүүдэд артистууд маань оролцоод байсан. Тэгээд 2025 оноос хойш дэлхийн аваргын нэг мөнгөн медаль байдаг. Тэгээд 2026 онд ингээ Аз ТV аваргаас те анхны хүрэл медалийг намун хүртээд ирсэн байгаа. Энэ бол багшийн гавьяагаар тийм шүү дээ. Түрүүн бас хормын бодолд ийм байдгаа гэж тайлбарлаж өгсөн те адилхан смоки бодолтыг бас гоё тайлбарлаж өгвөл те яг ямар байдаг юм аа. Үзэгчд маань зарим нь мэдээ зарим нь мэдгүй байгаа л гэж бодож байна. Би бол бас яг ямар юу юм бодоод сууж байна. Өөрөө өнөөдөр будаад ирдэг байж байгаа. Тэгээд бодолтой бас танилцуулах гэдэг. Смоки бодолт гэдэг байгаа маань ер нь бол үчийн гоёлын бодолт. Тэр эмэгтэйг үнэхээр тэ ялтамхан гоё тэ ихэмсэг ингэж харагдуулах бодол та. Гэхдээ тэрхүү бодол маань илүү гүн өнгөөр хийгддэг dark бодолт гэсэн. Одоо ер нь бол smoky бодолт гэдэг ингээд яригадаад идэг. Гэхдээ яг тэр бодолтыг яг тэрийгээр нь яг ингээд хийлгэх хүн яг бодит амьдрал дээр яг байдаг гэх юм уу. Тэгэхээр тэр маань үдшийн гоёлын бодолт болчтой. Тэгэхээр тайз дэлгэцэн дээр тий. Ер нь бол хүмүүс дийлэнхтэй зарим бол хийлэгдэг. Гэхдээ яг ингээд бидний одоо хийж байгаа шиг тий тэмцээний одоо стандарт гэж байгаа. Тэрийг бид нар амьдрал дээр нэг монголчлаад гэдэг шиг тий ер нь бол зөөлнөр хийж өгдөг. Тэгээ жоохон өндрээд ирэхээрээ ийм тэмцээний төвшөнд ч юм уу те ийм болж яадаг. Тэгэхээр байж болох хамгийн дарк одоо өнгөнүүд байгаа шүү дээ те өнгө болгоны хамгийн даркийг сонгож хийдэг ийм ер нь бол бодлтын төрөл гэсэн. Тэгэхээр яг энэ төрөл тэгэхээр тэр бодлтыг үнэхээр эвгүй хийх юм бол амар эвгүй одоо тийм бай. Захиулсан ч юм уу те тохирсон ч юм уу те тэгээ өнгөө бас зөв сонгож хийхгүй болоос айгүй бас эрсдэлтэй. Тэгээ Монгол техниктэй бороор их хийдэг. Бор хараар л ер нь мэдээд байна. Тэгэхээр яг үндсэн смоки чинь ер нь бол бор хар. Бор харыг ингээд ер нь бол голчилдаг юм бодлтын төрөл. Тэгэл багахан алдаа гаргахад төрүүлсэн чинь зөвхөн эвгүй харагдана ингээд дээр доор салхи нүдтэй ч юм шиг те ийм болж харагдана. Тэгэхээр тэр эмэгтэйг гой болгох хэвээр бодолт учраас тэрийг аягүй сайн анхаарч хийх хэвээр гэсэн. Тэгэхээр тухайн артистаас маш их мэдрэмжийг ер нь бол шаарддаг. 35 минутын дотор те бүх суур бодолт, өдний бодолт бүх юм ороод 35 минут байдаг. Тэг ер нь бол ер нь дэлхийн яг нөгөө өмсгийн стандарт тий. Дэлхийн авар дээр бас тийж 35 минутанд дууддаг. 35 минутанд. Тэгэхээр одоо нийт бодож байгаа оролцож байгаа тэмцээнд оролцож байгаа оролцогч нарын хувьд бол яг одоо смоки төрөлд бол яг ингээд нэг юм ойролцоо бодолтууд нэлээд гарч ирэх юм шиг надад санагдаж байна. Дөнгүүд тэндээс чинь
яг шалгуураар, шүүж ингэж байр эзлүүлнэ гэхээр маш нарийн бас шүүлт явдаг байна. Тэгэхээр шүүгчд аюу сайн мэдлэгтэй байх хэрэгтэй тий. Тэр артист маш олон жилийн турш одоо хичээж хийж байгаа зүйлийг үнэнд шудраг ер нь бол шүүхэн ингээд ер нь бол зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр мэдээж шүүгч нар аюу сайн мэдлэгтэй тий боловсралтай тухайн бодолтой мэддэг тий ийм байх хэрэгтэй л гэсэн. Тийм бай. Модель ер нь хэр чухал нөлөөтэй. Модель очиод одоо сонгодог юм уу ер нь яадаг юм? Яг болохоор бид нар очиод бол яг байгаа орноосоо модулуудаа хайдаг. Монгол охтууд үнэхээр үзэсгэлэнтэй, үнэхээр гоё тий ийм байгаа ч гэсэн аваад явах гэхээр бас тий хөрөн мөнгөний асуудал тий бид нар өөрсдөө бүх юмаа дааж явдаг. Ийм хүмүүсийн үед үнэхээр монгол охтууд Монголгоо үзэсгэлэн дэлхийд гайхуулахыг үнэхээр хүсэж байгаа ч гэсэн үнэхээр иймэрхүү асуудал байдаг учраас төдийлөн одоо биелэлээ олоогүй ч гэдэг юм уу те иймэрхүү зүйл байдаг. Гэхдээ ямар нэгэн байдлаар те ямар нэгэн ингээд өөрчлөлттэй ийм болох тохиолдолд одоо монгол охтуудаа бол хамгийн түрүүнд авч явахыг бол маш их хэрэгсдэг. Одоо бидний хийж байгаа бодолтууд Монгол Аз хүмүүсийн нүдэн дээр аюу гой гарч ирдэг. Тийм. Амны хувьд ямар модель очиод сонгосон? Очоод гэхдээ бид нар бол сая солонгос учраас бас монголчууд минь арай давуу талтай. Их байснараа давуу талтай. Тэгээд тийш үү нэрэ. бид нар Тэжон очсон. Тэжоноос Монгол охиноо зарсан. Тэгээд тэнд байгаа Европчууд те одоо энэ бүгдээрээ монгол охтууд те монгол хүмүүсийн хийсэн ингээ бүтээл гэхээр үнэхээр гайхалтай Монголын охтуудын гоо үзэсгэлэн одоо солонгос улсууд шашин магтаад те ингээд ийм гоё охтууд байдаг шүү те зарим тохиолдолд монгол улсыг одоо дээр үеийн те хөдөөг өрөмж гэдэг юм уу те ингээд дээлтэй те үсээ ингээ хойжулсан за тиймэрхүү явж идэг хүмүүс тийм тэгэл хацар нь ингээл улаацсан те иймэрхүү байдлаар ингээд төдийлөн ингээд нөгөө мэдхгүй байгаа хүмүүс байдаг. Тэгээ монгол охтууд ийм гоё юм гэд ингээд ирэхээр ер нь бол гайхширдагч гэдэг юм те. Тиймэрхүү тохиолдол байдаг. Яг тэмцээний бэлтгэл хэрхэн яаж хийгдсэн бол те. Ер нь бэлтгэл гэхээс гадна бас хувь хүмүүстэй сайхан илүү дэлгэрэнгүй танилцъя гэж бодоод байна л да. Яг нүүр бодол яг энэ хүү одоо нүүр бодолтын төрлийг те хизэнээс эхэлж сонирхож яг артистаар ингэж одоо те цаг хугацаа зарцуулаад ажиллаж эхэлсэн бол гэдгийг асуумаар байна. За миний хувьд болохоор 2016 оноос хойшоо мэдээж одоо 2016 оноос хойшоо яг артист чиглэлээр одоо сураад хичээллээ те улам дурлаад ингээ хайрлаад энэ урлагт одоо хизээч эргэж буцахааргүй орсон он нь бол 2016 оноос хойшоо одоо ингээд 10 жилийн турш энэхүү одоо салбарт те энэхүү зүйл өөрийн одоо бяцхан хувь нэмрийг оруулаад те ингээ явж байгаа. Тэгээд яг бол одоо нөгөө нэг энэ зүйлд одоо суралцах хэрэгтэй юм байна гэж мэдсэн хугацаа нь ер нь бол 10 жилдээ байхдаа оюутан байхдаа тэр зүйлсүүдийг мэдрээд явсан гэсэн үг. Яа тэгэхээр нөгөө тодорхой хэмжээгээр өөрөө өөрийгөө ингээ будчихдаг тэнгууд ойр орчны манай найзууд ч юм уу те багш нар ч юм уу будаад өгөөч, ингээд өгөөч гэд тэгдэг. За тэгээд тэр зүйл нь улам дамжраад те тэгээд өөрийгөө бас энэ талаараа бас те авьяастай байж магадгүй амжилт олох магадaltaй. Тэгэж бодоод ер нь бол ингээд цаашаа лавшруулаад сураад тэгээд тэрийгэ баттгаад за тэгээд ингээд ажиллаад амьдраад те. Одоо ихнээсээ те шавнар нь бас одоо амжилт Азийн аврагаараа те. дэлхийн хүмүүс болж байна да. Монголчууд. Тэгээ ер нь бидний зорилго чинь тэр шүү дээ монголчууд дэлхийд дэлхийн хүмүүс болох. За тийм миний хувьд гэх юм бол би чи өөр интерьер дизайн мэргэжлэр төгссөн 20 онд. Тэгээд ер нь өөрөө зураг дуртай. Тэгээ бас л багштайгаа адилхан бас л 90 тойрных хүмүүсийг будаж явж агаад 22 он ерөнхийдөө артистийн мэргэжлийн артистийн сургалтанд суугаад төгсөөд тасралтгүй артист чиглэлээр ажиллаад одоо 4 жил ажилласан байгаа. Одоо Nani Makeup гэдэг ажиллаулаад явж байна. Одоо ер нь ойрхон тэмцээн уралдаан ч юм уу дотоодын тэмцээн уралдаан ер нь яг энэ тал чиглэлээр хэр их болдгийн бас дотооддоо бол нэлээд өсөлтөө болдог болов гэж бодож байна. Тэ Аазтай ингэж ийм дээгүүр явж байгаа улс дотооддоо бол нэлээд тэр дундаас ингэж гарч ирэх чинь бас артист бас тодорхой хэмжээгээр те чадварыг шаардна. За тэгээд тэмцээн уралдаан гэдэг зүйл ер нь бол хүний сэтгэл зүйтэй аягүй холбоотой байдаг. Тэр хүн үнэхээр энгийн үедээ маш сайн хийгээд идэг, болоод идэг тий тэгсэн хэрнээ тэмцээний талбар дээр гараад хийж чаддаггүй хүмүүс бас байдаг.
Тэгэхээр бас энэ үнэхээр сэтгэл зүйгээ бэлтгэх хэрэгтэй. Ямар ч зүйлд ер нь бол сэтгэл зүй аягүй чухал байдаг. Тэгэхээр сэтгэл зүйгээ бид нар аягүй сайн бэлтжиж тодорхой хэмжээний амжилтыг гаргаж чадна л гэсэн. Тэгээд улсын аварга шалгаруулах тэмцээний алтан гар холбоо ер нь бол зохион байгуулад явдаг. За тэгээд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн 6 сард болох ер нь бол төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд дараагийнхаа мундаг артистуудыг гаргаж ирэх бэлдэх иймэрхүү ажлыг бол хийгээд зохион байгуулгаад явж байна. За тэгээд бид бүгд Азийн аварга шалгаруулах тэмцээндээ яваад ирсэн. Үнэхээр маш сайхан багтам амжилтыг үзүүлээд ирсэн. За тэгээд энэхүү амжилтаа бид бүгд баяраа тэмдэглэх зорилгоор 3 сарын 28-нд бид бүгд коктейл парти хэлбэрээр одоо бид бүгдийг дэмжигчд болон энэ салбарт ажилладаг дэмжигч найзуудтайгаа гэр бүлтэйгээ бүгдээрээ коктейл парти хэлбэрээр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон оролцогч нар маань бүгдээрээ тухайн процесс дээр хийсэн бүтээлүүдээ хийж үзүүлж юм шоу маягаар энэхүү арга хэмжээгээ тэмдэглэж өнгөрүүлсэн. Энэхүү арга хэмжээ маань маш амжилттай, маш гоё халуун дотн бид бүгдийг ингээд огшоосон маш сайхан үйл явдал болж өнгөрлөө. Тэгээ өөрсдийн гаргасан амжилтаа бас ингээд эргэн тойрныхондоо сайхан хуваалцаа. Магадгүй одоо маш олон артист болох хүсэл мөрөөдөлтэй яг л адилхан энэ Азийн дэлхийн аварга тэгээ дэлхийн аваргач гэдэг юм уу оролцох юм хүсэл мөрөөдөлтэй артистууд бас ингээд очсон болоо гэж бодож байна. Урам зориг авъя штэ одоо манай Монголын артистууд ийм гоё амжилтыг гаргаад ирж байна. Тэрхүү зүйлийг ингээд хийж байгааг нь хараад боддоор ингээ өөрөө нүдэрээ очиад ингээ харна гэдэг нь бас айгүй том давуу талтай гоё үйл явдал болж өнгөрлөө. Дараагийн мэргэжлийн тэмцээн олон улсын тэмцээн хуралдаанд оролцдог одоо мейкап артистуудыг бэлтгэхээс гадна ер нь ийм сонирхож байгаа бүсгүйчүүд залуучууд ч байт юм уу ер нь яг та хэдийг маань зориод очиж суралцъя гэвэл боломжтой. Боломжтой бүгд ер нь бол нээлттэй байж идэг. Тэгээд манай алтан гар холбоо маань үүсгэн байгуулагдаад 2023 оноос хойш үйл ажиллагаа ингээд тасралтгүй явж байгаа. За тэгээд Монгол улсаа дэлхийд ингээд таниулах маш олон тамирчдыг ингээд бэлтгэж гин. За тэдгээр хүмүүс маань маш амжилттай оролцоод бид бүгдийн одоо зарж байгаа зүйлийг ингээд гаргаж ирж гин. Ер нь бол алтан гар холбоо манай нүүр бодлын сектор болон өсний секторуудад ингээд ирээд тэмцээнд оролцъё, та нараас юм сурья гэд ингээд ирж байгаа хүмүүс бид бүгд үргэлж нээлттэй байх болно. Ellen Beauty Studio за мөн Nani Makeup Studio тэгээд үзэгчд маань одоо үзэж байгаа магадгүй залуу охтууд за тэгээд насны бүсгүүчүүд маань ер нь бол заавал бүгд артист болох албагүй гэхдээ бас нүрэг бодолтын суур мэдлэгтэй байх юм бол өөрийнхөө тухайн гоо үзэсгэлэнч ч гэсэн гоё тодруулаад ингээд явах боломж нь зөвөр гэдэг шиг мейкап ч одоо зөв буруу бидний хийдэг маш олон зүйл байдгийн байна лээ. Тэгээд тэрийг бас ингээд сурах боломжтой сургалтууд ч гэсэн маш их байдгийн байна лээ. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд тэмцээнд оролцоход мэдээж баг хамт олон за тэгэхээр ойр татны найз нөхөд гэр бүл хүрээлэл гээл маш олон хүний дэмжлэг байдаг болов уу гэж бодож байна. Нэвтрүүлгийн маань ярилцах хугацаа өндөрлөх төгж байгаа учраас та бүхэн маань сайхан сэтгэлийн өгнүүдээ хэлэх боломжийг олгож байна. За та минь хэлээ. За тэгээд энэхүү тэмцээн оролцоонд амжилттай яваад ирсэн. Оролцсон оролцогч нартаа бүгдд нь маш том баяр хүргэе. Тэгээд дараагийнхын тэмцээнд илүү их амжилтыг хүсье. За ерөнхийдөө бол тэмцээнд явхад ер нь бол амжилт гаргаж байгаа хүний цаана яалтчгүй маш том дэмжигч байдаг. Тийм тэгэхээр миний ард гэх юм бол миний гэр бүл аягүй сайн дэмжигч байж чадсан. Миний гэр бүл, ээж аав, бас багш маань, эргэн тойрны найз нөхөд маань ингээд надад аягүй их ихтгэл хүлээлгэсэн. Бас аягүй их дэмжсэн. Түрүү хэлсэнчлэн нэг тамирчин хүний сэтгэл зүй аягүй чухал гээд тэгээд намайг сэтгэлээр минь аягуулсан дэмжиж өгсөн. Тийм тэгээ бүх талаар дэмжсэн одоо хайртай хүмүүстээ маш их баярлалаа гэдэг илэрхийлмээр байна. Тийм тэлийн алдалгүй ирсэн шүү. Чадсан нөгөө охин чадсан гэдэг шүү. Аваач. За маш их баярлалаа. Тэгээ дараагийн зарсан зорилгоод нь бүгдээрээ бүтэх болтугай. Тэгээ дэлхийн аваргаас бас сайхан мэдээ сонсоод дахин энэ студидтэй хамтдаа уулзах болтугай гэж өрөөж байна. За баярлалаа. Яваад удахгүй уулзъя.
Баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийн зочноор 2025 оны хормын нүүр бодлтын дэлхийн авраг Монгол улсын нүүр бодлтын шигшээ багийн дасгалжуулагч, Ellen Beauty Academy сургагч багш Эрдэнэ Жаргал 2026 оны OMC Hair World Аз тивийн авраг шалгаруулах тэмцээний хүрэл медаль, 2025 оны Beauty Expo тэмцээний Grand Prix шагналд намуун цэцэг нар оролцлоо. За хамт үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинцэгтэй хэрэг уулзлаа. Тэр баяртай.